Хай алдарт Beatles хамтлагийн Karen Pop-ыг үзэхээр Английн Ливерпул хотод ирсэн байна. За бид нар Манчестер хотоос ерөнхийдөө машинаар 4 цаг гаруй яваад Ливерпулд ирсэн. За Ливерпул хот нь 900 мянга гаруй хүн амтай 1207 онд үүсгэн байгуулагдаад 1800 онд одоо хот гэдэг ийм нэрээ авсан. Ийм түүхтэй байна. Тэгээ маш гоё цэвэрхэн том хүмүүс нь маш найрсаг, үзэг харах юм ихтэй, хуучны байрлалуудаас ихтэй ийм хот байсан. Тэгээ бид нар машина парклчаад Karen Pub руу алхаж байгаа. Тэгээд Ливерпул хотод ийм одоо Beatles-ээр яг амьсгалсан 2 стрит гудамж байдаг юм билээ. Тэгээд Karen Pub-ын гадаа ирсэн. Тэгээ яалтч арга байхгүй. Ингээд хүмүүс очрлоо зогссон. Beatles бол яг Ливерпул хотын одоо нэг бахархал гэдэг нь харагдчихсан. За тэгээ нэг хүний 2 паунд төлөөд бид нар доторшоогоо орсон байгаа. За Karen Pub 1957 онд байгуулагдсан. Beatles хамтлаг анх дуу хийж эхлээд одоо олон танигдаагүй, нэр хүнд гараагүй байхдаа энэ одоо клубд ирж дуулдаг гэсэн. Тэгээ энэчнээс энэ клубаас уран бүтээлээ ингээд үзэгчтэй хүргэж явж хагаад алдар нэрийн оргилд хүрсэн юм түүхтэй байна лээ. За Karen Pub ер нь бол яг хаалгараа ороод доошо 3 давхар. Одоо газраас нэг давхараас доошо 3 давхар ингээд яваад ордог юм байна лээ. Тэгээд 3 давхар явахдаа ингээд шатаар бууж явдаг. Тэгээд ханаар нь бол дүүрэн яг Beatles хамтлагийн өөх түүхийг харуулсан зурагнууд, тэгээд онцлог үйл явдлуудыг харуулсан ийм чухал зүйлүүдийг үлгсэн байсан нь маш сонирхолтой санагцсан. За ингээд нэвтрээд 3 давхар шатаараа буугаад нэвтрээд оронгууд мэдээж ирэг pub гэдэг утгаараа уух зүйлээ одоо зардаг тейктэй. Тэгээ орохлоор ер нь нэг юм музей маягийн Beatles-тэй холбоотой бүх юмнуудыг ингээд ханаар нь таазаар нь байрлуулчихсан алдартнуудын энэ Karen Pub дэрсэн онсаар огноо, гарын үсэг эдгээр ингээд байрлаж идэг. За энэ бол яг сая Beatles хамтлагийн хамгийн анхны тайз харагдаж байна. За тэгээд Karen Pub болохоор ерөнхийдөө 4 юм тайзтай. Тэгээд одоогоор энэ тайзан дээр нь залуу уран бүтээлчид ингээд дууга дуулаад уран бүтээлээ өргөө Beatles-ийн дууг дуулаад тэгээд фэнүүд нэрээд ингээд дуулж бүжиглээд пив аваад ингээд сууж идэг юм маш сонирхолтой санагцсан. За энэ болохоор одоо яг Karen Pub дотор байдаг фэнүүдтэй зориулсан ийм том стор байгаа. За энэ стор болохоор ерөөсөө хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг Beatles хамтлагийн фэнүүд ерөөсөө бүх хэрэгцээ зүйлээ худалдаж авч болно. За одоо энэ бол яг зураг хөрхтэй жааз нь харагдаж байна.